Иргэд тэмцээдлээдэг шатны байгууллагууд руу гомдлоо өгөөд байхад л ингээ яваад байна. Бид нар бол эцсийн хүртэл тэмцэнэ гэж бодож байгаа. Барилга эхлэх их зөвшөөрөл байхгүй байхад яахлаараа юу адгийг орц гарцын зөвшөөрөл өгдөг. Түүхэнд урсгалт газрын хажууд байгаа үстэй. Богд хааны ордон музей бол хамгийн баялагт түүхтэй ууган түүхэнд урсгалт барилга. Тэгэхээр нийтдээ 20 орчим ийм барилга байгууламжаас бүрддэг. Тэгэхээр бидний яг энэ ард харагдаж байгаа энэ барилга бол Богдын Сэрүү ордон. Тэгэхээр яг Сэрүү ордонтой хаяа залган авц засварын төвийг баасан дорж гэх хэрэгэн барьж эхэлсэн байна. Түүхэнд урсгал барилга байгууламжийн эсрэг энэ гэмт үйлдэлд хэн зөвшөөрөл олгож хэн хариуцлага хүлээх вэ? Хавл дүүргийн 11-р хороонд төрийн хамгаалттай Богд хааны хайстай лаврын зуны ордонтой залгуулан хууль бусаар барилга барьж эхэлснийг зарим иргэд эсэргүүцэж эхэлжээ. Тодорхойлбол 2023 оны 12 дугаар сарын 13-нд эргэн Оросогийн баасан дорж Богд хааны зуны ордонтой хаяа залган 700 м квадрат газрыг гэр бүлийн хэрэгцээнд зориулан өмчлөх зөвшөөрөл олгожээ. Гэтэл тус иргэн гэр бүлийн хэрэгцээнд зориулан авсан энэхүү газрыг хууль бусаар ашиглаж нийт талбайд 4 давхар авто засварын төв барихаар барилгын суур ухаж эхэлжээ. Үүнийг ойр орчмын орчин суугчид эсэргүүцэж хууль сануулan холбогдох бүх шатанд хандсан ч барилгын ажил үргэлжилсээр байна. Барилгын үнэтэй уулзсан. Энэ үнэтэй уулзсан гот энэ хүн би өөрөө ийм засвар үйлчилгээний төв барьж байгаа. Ийм юу яаж байгаа. Би өөрөө засварын газар ажиллаулдаг. Энэ дээр бид нар ингээд 2 давхар ийм засварын төв барина гэдгснээр тэр нь болохоор одоо ингээд 8-9 метрийн өндөртэй одоо 3-4 давхар барилгын өндөртэй ийм том засвар үйлчилгээний төвийн зураг үзүүлээд бид нарт өөрсдөө ингээд үзүүлээд ийм юм барих гэж байгаамаа. Доор нь угаалга байна тий, хажуу талд нь засвар байна гэдэг ийм тайлбар өгсөн. Богдын Сэрүү ордныхоо энэ түүх дурсгалт газар дээр ингэж ийм барилга байшин гэж засварын төв ингэж барьж болж байгаа мó. Эний чинь одоо бид бүхэн боргийн оршин суугчид хөл Монгол дээр эний чинь одоо ингээд түүхийн дурсгалт зүйлсээ гээд ингээд шашин өөнийхөө өнд одоо барыг цааныхаа дэжийг өргөж идэг хүмүүс ирж мөргөж байж идэг ийм газар дээр ингээд засвар үйлчилгээний төвийг ингээд хууль бусаар ингээд зүгээр л зөвшөөрлгүйгээр хүч түрээд ингээд барьж байна. Энийг бид нар одоо ингээд иргэд бүгдээрээ ингээд энэ ойр хавийн оршин суугчид манай энэ байрны оршин суугч бүгдээрээ эдрийг ингээд эсэргүүцээд соёлын яам Богдын музей нийслэлийн бүхэл шатны газар руу ингээд одоо гомдол хүсэлтэйг явуулж байна. Тэгэл ингээд зогсоосон ингэсэн гэсэн юм шийдвэр сэгсэн ингэсэн гэж байгаа том мөртлөө энэ барилгын ажил нь ингээд хууль бусаар яваад л юм. Барилгын хяналт шалгалт руу бас мэдгдсэн чинь барилгын хяналт шалгалт нь бол зөвшөөрөл авагдаагүй явж байна. Ажлаа зогсоо гэсэн үүрэг өгсөн байдаг. Гэтэл өнөөдрийн хүртэл ерөөсөн шугам сүлжээний ажлаа хийгээд одоо суурийн ажлаа хийх гээд ингээд бахан хундаамнууд ухцсан. Тэгээд кадастрын зургийг болохоор яаж авсан бэ гэхээр Богд хааны Сэрүүн лаврынгийн бүр ингээд шууд залгаан аваад ерөөсөн ямар ч завсар зай байхгүй, барилгын норм дүрэн байхгүй. Манай байшингаас ихэд бол 5 м 6 м-ийн зайтай л ерөөсөн ингээд цонхонд маань тулсан өндөр юм цементэ хан босч ирээд бидний гэрэл юу хаах гээд байна. Тэгээ манай засварын газар хэрч одоо бид нэр эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй дээр нь бас гал усны ийм аюултай нөхцөл байдалд манай оршин суугчид түрээд нийлэн хөөцөлдөж байна. Бид нар бол эцсийн хүртэл тэмцэнэ гэж бодож байгаа. Орц гарцын асуудал бас энд шууд тавигдчихлаа. Барилга эхлэх их зөвшөөрөл байхгүй байхад яахлаараа юу адгийг орц гарцын зөвшөөрөл өгдөг. Нийт замын цагдаагийн газар, замын хөдөлгөөнийг зохицуулах газар байна. Ийм газраас бол зөвшөөрөлтэй ижиж өгстэй байдал шат амжилтаа алгасаад авагдчихна гэсэн үг. Энэ цэвэр ус дулааны шугамн дээр хувь хүн одоо энэ барилга барихтаа одоо хаанаас яаж зөвшөөрлийг авсан энэ чинь хуулинд бол зөвшөөрдгүй шүү дээ. 5-аас 6 метрийн зайтай байх ёстой юг. Тэр энэ норм стандартыг зөрчиж байгаа байхгүй. Тэгэхээр чинь бидний оршин суугчдын бас эрх ашиг хохирож байна гэсэн үг шүү дээ. Тэгээ бид нар бол энэтэй бол санал нийлэхгүй тэмцэн эсрүүцэж байна. Хамгийн ноцтой нь энэ бүс газарт төрийн хамгаалалттай объект болох Богд хааны ордон музейгээс гадна орон сууцны хорооллууд байдаг. Энэ дагуу авто засварын төв, автоугаалгын газар ажиллуулах 20 юм. Мөн 2001 онд баталсан хамгаалтын бүс тогтоох тухай засгийн газрын тогтоолд Богд хааны ногоон ордны хамгаалтын бүсийг хамгаалтанд авч бүрэн бүтэн байдалд хохирол учруулахгүй зөвлөл ажиллагаа явуулах, барилга барихгүй байхыг даалгасан байна. Компани шиг хүмүүс. За. Энд одоо ямар ажил хийж байгаа вэ?
Барилгын суурь хийж байна. Ямар барилга байх ч вэ? Хоёр давхар орон сууц. Тэгэхээр хувь хүнийх гэж ойлгохгүй тий. Энэ эдгээр газар нь хувь хүмүүнийх юм л. Аха. Тэгэхээр та нар одоо энэ ажлыг ер нь хизээ дуусгах төлөвлөж байна. Бид нэр одоо наадмаас өмнө суурийг нэг л гарах юм. Суурийг л хийж байгаа юм байна. Аха. Түүхэн дурсгал газар барилга урах зүгээр үү? Түүхэн дурсгалт газрын хажууд байгаа үстэй. Богд хааны Ордон музейн захиргаанаас энэ асуудлыг тодруулахад тус хэсэгт зам засварын ажлаас өөр ажил хийгдэггүй гэдэг тайлбарыг өгсөн юм. Товчхондоо үнэт өвийн эсрэг байж болзошгүй энэ үйлдэлд музей хариуцсан албаныхан мэдэхгүй гэх хариултыг өглөө.